байна уу? Шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос дэлгэнээр хүлээв сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй түлээ шүү. За мөн Invision компанид дэмжиж ажиллаж байна. Студид Инхбат Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өдрийн мэнд Цэнгэлээ. За өнөөдөр хоёлаа магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн мундаг кино жүжигчний тухай ярина. За энэ дээр эрэгтэй эмэгтэй гэлтгүү бүгднгийнхэн талаар ярьж байгаа шүү. Тэгэхээр зарим нэг хүмүүс бол маргалтаж магадгүй л дээ. Мэдээж энэ хамгийн шилдгийн талаар ярьж байхад бол бүгдээрээ л маргаан хийдэг. Тэр нь шилдэг энэ биш гэдэл дээ. За тэгвэл хоёулангийн өнөөдөр ярих хүн болохоор Mary Louise Streep буюу бидний сайн мэдих Meryl Streep гэдэг жүжигчний талаар ярих юм. За энэ жүжигчин маань 1949 онд Нью Жерси хотод мэдлсэн юм байна. Аав нь эмийн сан ажиллаулдаг байсан бол харин ээж нь уран бүтээлч хүн байж. Meryl маань доороо 2 дүүтэй. Дүү нар нь ч гэсэн бас жүжигчин болсон. За айлын том охин болохоор гэрээ ажил гээд бүгдийг нь хийдэг гинэ. Ээжтэй маш их тусалдаг. Айлын том охтод ямар байдаг вүлээ яг л тийм байсан юм. Ээж авийн туслах байдаг тийм. Гэхдээ хоол хийж ерөөсөж чаддаггүй байсан. Ерөөсө галтгоонд ордоггүй байсан юм шиг байна. Ээж ингээ хоол хийж мэддэг тэрийг нэг хардггүй анзаардгүй ч байсан юм уу? Бүр ингэсэн гэж байгаа шүү дээ. Ангийнхаа хүүхдийн доороод анх удаага түүхий төмс харж ирсэн гэнэ. Тэр нухсан төмсийг зүгээр ингээд хайрцагтай хүрээд ирдэг л гэж боддог байсан ийм охин юм байна л дээ. Гэхдээ харин дараа нь энэ бүсгүй маань бүр хоол хийх хоббитэй болсон байна. За ээж нь гэр бүлээ халамжлахаас гадна бас гэрээрээ ажилдаг. Арийнхаа хашаанда жижигхэн студиутэй гинэ. Тэндээ ажиллаа хийдэг. За Meryl 6 настай байхдаа анх сургуулийнхаа нэг тоглолтод оролцоод тэгээд жүжигчин байх чинь ямар гоё юм бэ гэж бодсон гэж байна. Тэгээд нэг тоглож гараад ирсэн чинь хүмүүс түүний хүндэтгээд ямар хөөрхий ингээл өхөөрдөл ангийнхаа хүүхдүүд бүр ингээл бишрээд тэгсэн чинь тэнцээ бүр ингээд хүндэтгэл тэгээд дээрэс нь хүч чадал мэдрэгдэж эхэлсэн. Ингээд ер нь жүжигчин байх их гоё юм байна гэж бодсон. Тэгээд 6 настайдаа би ерөөсөө жүжигчин болно гэж шийдчихэж байгаа. За энэ үед ээж нь харин ингэж шеглэж байсан гин. Meryl чи бол гайхамшигтай. Чи бүгдийг чадна. Чи бодож сансан бүх зүйлээ хийж чадна. Харин залхуу байж болохгүй. Хэрвээ чи залхуурах юм бол юу ч хийж чадахгүй. Тиймээс хөдөлмөрлөх хэрэгтэй гэж хэлдэг байсан. 6 настай хүүхдэд ч штэ. Ингээд Meryl ч гэсэн үнэхээр инээжхийн үгэнд итгэсэн гэж. Би бүр үнэхээр бүгдийг чадах юм байна гэдэг. За ээж нь түүний хувьд ээж нь багш нь зөвлөгч нь бүх юм байсан байна. За жүжиглэхээс гадна дуулах авьяас ч гэсэн түүнд байж. Тэгээд их сэргэлэн цовоо, дуу хууртай охин. Багш нарынхаа анхаарлыг ч гэсэн татдаг. Ийм охин. Энэ тийм охтод байдаг штэ тий. Би яг тийм байсан. Илтгэвтэй охин байсан уу тий? Тийм. За яа. Чиний мартдаг би аягүй баярлалдаг шүү. Албаар мартаж байгаа штэ тэр чинь. За ингээд их дуулдаг байсан охинд 12 нас хүрэхэд нь аав ээж нь дууны гэрийн багш авч өгсөн юм байна. Авьяас байгааг нь мэдсэн эцгийнх нь одоо түүний хөгжүүлж байгаа хэрэг энэ байна. За 5 жилийн багштайгаа хичээлсэн гэдэг. За бүр оперын дуучин болно гэж хүртэл бодож эхэлсэн гинэ. Гэхдээ нэг их таалагдаагүй юм шиг байна өөрт нь. Их уйдгартай хуучинсаг санагддаг. Үгийг нь ойлгохгүй хэлээр дуулах нь утгагүй санагдаж эхэлсэн тул дууны бэлтгэлээ хийхэ болоод одоо эн чинь нэлээд том 16 7 хүрчихэж байгаа шүү дээ. Ингээд хөгжөөнд дэмжигчийн клуб элсэж орж байгаа. Багийн хажууд ингээд хэсгэрэн барьчаал ингээд дэмждэг шүү дээ. Тийм одоо клубд орж байгаа. За залуу хүүхдийн үед энэ нэг сонирхолтой хөгжилтэй санагдчихсэн юм. Ясны дээр нэг нэлч. За яг энэ хүртэл тийм нөө гадуурхалт янз бүрийн бүли байгаагүйд баярлалаа. Дандаа тийм сонсоодсэн шүү дээ. Нэрээ тийш үү те. За оперын дууны бэлтгэл хийхэд өөдөж өгдөг байсан. Яг л хөгшин хүн шиг одоо болчихсон байдаг гэж дурсан байдаг. Би яг тэр бэлтгэлээ хийхдээ тийм нэг нас тогтсон хүний хувцастай ч юм уу өөрийгөө төсөөлдөг. Миний царай маань ч гэсэн тийм болцсон юм шиг төсөөлөгдөд их ядаргаатай байдаг байсан юм. За дээрээс нь тамхи татдаг нь хоолойг нь өөрчилчихсэн гэнэ. Жохон суулгасан байх л та. Мэдээж муугаар нөлөөлж байгаа шүү дээ тийм муугаар яг нь жохон тамхи татдаг хүн эмэгтэй байж жүжигчдийн ч юм уу дуучтай болоо юм царгаад байдаг байхгүй. За тамхи татвал угаасаа л хоолой муухай болдог. Их цэргэж мэргээд өмөрөд байгаа маа шин. Гүү гоё биш шүү дээ. Муухай байхгүй цэргэж чинь. За тамхинаас хол яваарай хүмүүс. Цэнгэлээ таач гэсэн хол яваарай. Би өстой тамхинаас хол. Яаж ингэ гомбаа. Энэ одоо яах гэдэг вэ? Би ч татдаг гэж хэлээгүй шүү дээ. Ирээдүйд орч өгөө л гэж хэлсэн.
За. Гатгүй юм мэдчихлээ шүү дээ. Цэнгэлээ гэж яриад л. За ахлах сургуулаа төгсөөд за мэдээж коллеж элс сууж байгаа. Энэ коллеж дүнийг байвахтаа жүжигчин болсон. Тэгээд чиний царай аваачаад байна л та. Тэгээ Харин тийм чи өөрөө одоо угаасаа тийг хасан байж жоохон тайшраад. тэр хэсэг асахгүй хөргөн байсан. Би жоо татдаг гэж юусаа хэлээгүй шүү дээ. Чи цэнгэлээ гэдэгсэн шүү дээ. Тэр чинь 50 татаагаа цэвэр хариун би бээр. Нацаа хүмүүс ингэж нүүр улаахан бүр яг гэлнэх шиг мэдчихсэн. За даг. За ингээд ахлах сургуулаа төгсөөд мэдээж коллежд элсэж орж байгаа. За коллежд байгаа хүмүүс, багш нар, сурагч, оюутнууд түүнийг өмнө жүжигчин болох хүсэлтэй, жүжигчнэр хичээлдэг байсан хинч мэдэхгүй байгаа. Мэрэл ч гэсэн өөрөө маш олон жил жүжигчний бэлтгэл хийгээгүй шүү дээ, тий. Тэгсэн чинь драмын нэг хичээл дээр багш нь түүнд чи энэ нэг юу тоглолтыг тоглоод үзтээ гэдэг нэг юу хөгжилтэй. Үг. Тэгээд тэр үгээ уншаад жүжиглсэн чинь тэнд байсан бүх хүмүүс шоконд орсон. Бүгд чимээг болсон. Бид нар сая юу үзэж байна? Өмнө бараг энэ сургууль дээр ийм тоглолт үзэж байгаагүй гэд бүгд гайхаж байгаа байхгүй. Ингээд энэ өдрөөс хойш Мэрилийг оюутнуудын донд тоглогддог тоглолт бүр дээр урьж тоглолдог болсон. Ерөөсөө тийм драмын юунд бол гүнзгийрүүлсэн анги мэнг ч юм уу тийм байхгүй шүү дээ манай хүн. Зүгээр л коллежд байж байгаа оюутан байхгүй. Тэгсэн чинь энэ тоглолтуудын нэг дээр нь Yale их сургуулийн захирал та энэ тухайн театрт нь ирсэн гинэ. Тэгэд манай хүнийг шууд л харж байгаа. Энэ юу үзээд байна бэ? Маш онцгой байсан, шал өөр байсан. Ингээд энэ манай бүсгүйд өөрийн сургуультай бүрэн тэтгэлэгтэй суралцах урилга өгч байгаа. Энэ үед харин Мэрил маань өөрийгөө хуйлж болно гэж бодсон байсан юм. Ерөөсө бүр шийтцсэн байж. Юугаа болцсон штэ. Дуучин болохоо. Тэгэд тэгсэн чинь нөгөө нэг хуйлж болох шалгалт өгдөг байхгүй юу? Коллежид төгсөөд. Тэгсэн чинь тэр шалгалтанд унтаад хоцорчих гин. Тэр Цаанаасаа Мэрил ч өөрөө тэгж бодсон. Энэ бурхан ерөөсөө л намайг ингэ гэж бодоо шийтсэн байна. Тийм учраас би болоод нь Yale руу орё гэд тэгэд Yale-д ирэлцэж орж байгаа. Энд жүжигчнэрд суралцаа зогссонгүй мөн давхар хувцас дизайнераач суралцж байгаа. Гэтэ үндсэн чадвар нь бол жүжиглэлт хэвээр байгаа шүү дээ, тийм. Сургуульд орж ирээл маш ундаг авьяастайгаар гайхагдаж эхэлсэн. Эхний жилийн шалгалт дээр ингээд бүх оюутнууд баг бүгдээрээ заяа үхсэн хүн ч юм уу ингээд дүрээ үзүүлчихсэн гинэ. Үхсэн хүнд тоглох их амар байдаг юм шиг. Тэр оюутнууд янз бүрээр үхчихсэн гинэ. Буудуулж, хортож, боомлж үхчихсэн бол харин Мэрил шал өөр. Үр хөндүүлж байгаа эмхтэй хүний дүрийг бүтээж байгаа. Нэгдүгээр курсын оюутны хувьд болохоор ийм үзэгдэл тоглоно гэдэг бол өөрөө маш хүнд байх нь гарцаагүй. Ямар юу гарах, жүжиглэлт гаргах юм. Тэр чинь үр хөндүүлж байгаа хүнийг очиод харна гэж байхгүй шүү дээ. Хүчхэн өөрийнхөө сэтгүүгээрээ тоглож байгаа байхгүй. Тэр нэг шаналж байгаа тэр эмэгтэй хүний байдал бүх юмыг айгу дотоо тоглолт ихтэй юм хийсэн биз дээ бүр. Тийм байна уу те. Тийм байна. За энэ шийдвэр нь багш оюутнуудыг бүгдийн гайхшаалд оруулсан. Үнэхээр зоригтой үйлдэл байна гэд. Тэгэд бүр ингээд Мэрилийн зоригийг ингэж бүр ингээд гайхдаг заяа. Тэгэд ийм үг гэрсэн маа. Чи Мэрил шиг байл та гэд. Энэ болохоор чи зоригтой байгаарай гэсэн ийм үг юм байна. Тэр Yale-ийн сургууль дээр. Одоо ч магадгүй энэ үг нь хиллэгдэх ч байж мэдээ. Тэр үнэхээр мэржлийн байж чаддаг байсан гинэ. Бүх зүйл дээр манлайлдаг. Өөрийн сэтгэмжээр хамгийн хэцүү хүнд гэсэн дүрүүдийг гаргадаг байсан. Өөртөө бүр янз бүрийн бүх дүрэн дээр орж тоглодог. Оюутан байхдаа 80 настай эмэгтэй дүрийг ч чадамгаа бүтээдэг байсан гинэ. Гэхдээ манай хүн жүжигчин болсон талаар ингэж хэлдэг. Надад жүжигчин болох таалагддаг байсан. Харин мөрөөдөл гэхээсээ илүү манай найзууд л намайг жүжигчин болох ч үнэхээр мундаг байна гэдэг харин жүжигчин болцсон юм а гэж хэлдэг. За энэ бүсгүй маань Yale их сургуулийг урлагийн чиглэлээр магистрийн зэрэгтэйгээр төгссөн юм байна. Харин одоо сургуулаа төгсөөд аль салбарт ажиллах вэ гэд нэлээд бодож байгаа. Ингээд тэрээр театрыг эхлээ сонгож байгаа юм. Ингээд театрын хамгийн том тайз болох Бродвейд азаа үзэхээр шийдээд Нью-Йорк руу ганцаараа нүүдэг. За шууд очиод Бродвейд орчих чадахгүй шүү дээ. Тэр авийн оф Бродвей буюу бусад жижиг театруудаар ингээд тоглоал явна. Гэхдээ тэр ихний тайзууд нь ч гэсэн тун амжилттай болсон. Шүүмжлэгчд болон үзэгчид түүний тоглолтыг шагшин магтажсэн. Хэд хэдэн шагналд нэр дэвшиж чадсны дотор бүр Тонигийн аварт хүртэл байгаа. Тони бол Америкт театрын хамгийн том шагнал шүү дээ. Тэнд очиод дөнгөж очиж байгаа хүүхэд нэр дэвшиж чадна гэдэг бол түүний авиасыг илтгэж байгаа. Харин их авиаслаг жүжигчин байсан боловч за кино урлагт 26 настайдаа л хөл тавьж байгаа. Түүний кинонд анхны шалгаруулалт нь 1976 онд гарсан King Kong гэдэг кино байсан юм байна.
Анх удаа 76 онд шалгуулалтанд очиж байгаа. Шалгуулалтанд орсны дараа тэнд дэс нэг продюсер нь Итали хүн байж л та. Итали хүн манай хүнийг ойлгохгүй байх гэж бодоод гибрута гэж хэлсэн гэнэ. Энэ юу гэсэн үг гэхээр энэ нэг муухай амиг яг гэж давчирсан гэдэг утгатай үг. Яаж хам бол? Ингээд манай хүн энийг шууд ингэж дүгнэж байгаа. Харин манай хүн хариуд нь бас италиар хариулсан байна. Би хэлсэн үг гэж ойлгож байна. Энэ кинонд тэнцэхгүй одоо муухай байгаад минь уучлаарай гэж хэлсэн. За ингэж хэллүүлээд Мэрил маань сэтгэлээр унсангүй. Харин тэр Итали продюсерыг ямар тэнэг амтан бэ гэж бодоод цаашаа аяллаа өргөжлүүлж байгаа. Дараа нь анхны кинонд жижигхэн дүр бүтээсэн боловч за түүний тогсон эсгүүдийг бүгдийг хасцсан гэнэ. За ингээд анхны телевизийн дүрээ бүтээж байгаа. Бас чадаагүй газараа их сандарч исэн. Хамтран тоглогч Наранч түүнийг их сандруу тухгүй байгааг нь мэдэрч исэн юм байна. Гэхдээ түүнийг тун сайн жүжигч юм байна гэдгийг бол тэнд мэдчихсэн. Тиймдээ ч энэ телевизийн киног нь үзсэн сони сэтгүүлч энэ киноныхын талаар маш сайн шүүмж нийтлүүлж чадсан. Нийтлүүлсэн юм байна. Эндээ манай хүнийг тэнгэр тултал магтсан байна. За энэ шүүмжлэгчээс ч босноо түүнд дараагийн телевизийн кино тоглох урилга нь ирж байгаа. Энэ урилга түүний цаашдын жүжигчний амьдралд нь маш их түлхэж цулсан. Маш их дэм болсон ийм дүр байгаа. Германы Холокостын тухай юм кино аахгүй юу? Еврейчүүдийн тухай Холокостоор юу болж исэн, дараа нь юу болсон ч юм уу. 4 ангитай юм лимитд зурвал юм. Тэгсэн чинь энэ кино бодит байдлыг гойвуулсан энэ еврей амиа аврагдсан болоод нас урсан еврейчүүдийг доромжилсан байна ч гэдэг юм уу. Маш хэрэг газар авсан юм байна л да. Тэгээ яг сайн бүтээл болцсон учраас хүмүүс ингээд энэ тэр янз бүрийг яриад байгаа. Тэгээ нөгөө хүмүүс их ярих тусмаа хинт ашигтай байх гэхээр тэнд оролцсон багийнхан ашигтай баг. Ингээ Мэрилд ч гэсэн одоо энд маш их юу болж байгаа. Алдар нэрийг өсгөх дэм болж байгаа. Тэгсэн чинь энэ дүрээрээ манай хүн Эмигээс шилдэг эмгтэй жүжигчний шагнал авчдаг баг. Эми ч нөө телевизийн бүтээлүүддэг олгодог шагнал шүү дээ. Аха. Тэг чи боддоо маш тухгүй байсан шүү дээ. Ууг нь. Тэгсэн чинь тэр энэ тэр ихний зуралтаа шүү дээ. Энэ дээр бүр ингээд хамаагүй өөр болцоо орж ирж байгаа. Гэхдээ л зөвхөн хоёр дахь нь гэхэд л амжилттай байгаа шүү дээ. Тэгэхээр одоо би юу гэж хэлэх гээд юм тэгэхээр энэ хүний авьяас бүр ингээд цаанаасаа л байсан юм байна. Дөнгөж хоёр дахь кинон дээрээ Эмбигийн шагнал авах гэдэг бол үнэхээр мундаг юм илэрхийлж байгаа. Холливуд одоо түүнийг таньдаг болсон. Эмбигийн шагнал авсан, Холокостын кинонд тоглосон Мерил Стрип гэдэг охин байна. За энэ киног нь үзсэн Майкл Самино гэдэг найруулагч. Манай нэг өөрийнхөө дараагийн төсөлтөд урьж байгаа. The Deer Hunter гэдэг нэртэй кино. Энэ киноныхоо эмгтэй дүрд ганцхан стрипийг л харж ирсэн гэнэ. Ингээд манай стрипийг эхлээд гуйсан маа. Миний кино тоглож байгаа шалгуултын тэр хэрэггүй. Манай хүн чинь дүрээ уншичаад нэг их таалагдаагүй гинэ. Гэхдээ л тоглоход зөвшөөрсөн байна. За хоёр шалтгаантай. Учир нь нэгдүгürt мэдээж хөрөнгө санхүү их цалин авна. Хоёрдугаарт нь түүний хайртай найз залуу нь бас энэ кино дүр бүтээжсэн юм байна. Ингээд найз залуутайгаа цуг тоглох гэж одоо энэ кино тоглож байгаа. Түүний найз залуу нь ингэж залмаас эцгийн Майклийн ах Фредо гэдэг хүн байдаг шүү дээ. Жүжигчин Вегас руу явчихдаг юм том духтай. За. Хараад таньчлаа. Тэр хүн байхгүй юу? Жон Казал гэдэг нэртэй энэ жүжигч. Бүр анхных нь хайр нь байсан юм шиг байна. Энэ залуутай бүр маш хайртай байсан. Мэрил киноны дүрдээ их сайн бэлтжижсэн гинэ. Өөрийнхөө хэлэх үгнүүдийг баг бүгдийг нь импровайз буюу тэр доороос итгэж ингэж хэлжсэн юм байна. Үүнийг найруулагч ч гэсэн одоо хүлээн зөвшөөрөөд их тааламжтай хүлээж авдаг байсан. Яагаад тэгэхээр Мэрил энэ дүрээ маш сайн судалсан байна. Дотор маш сайн орсон байна. Тэгээд зохиолчийн бидний бичсэн энэ үгнүүдээс хамаагүй илүү үг хэлээд байна. Биднээс илүү энэ дүрээ мэдэрсэн байна гэж найруулагч дараа нь хэлсэн байдаг. Энэ үнэхээр ч үнэн байсан. За эндээс харах юм бол одоо Мэрил бүр яг дүрдээ маш сайн уусч ордог нь харагдаж байгаа. Ингээд энэ кинон ер нь Мэрилийн Холливудд хамгийн анхны амжилттай болсон кино нөхгүй. Нээлт арай хийгдэг байсан. Гэтэл хайртай залуу нь одоо энэ киноныхоо нээлтийг үзэж чадаагүй гэнэ. Яг тэгэхээр Жон хүнд өвчнөр шаналж байсан юм. Зураг авалт дууснаас хойш 6 сарын хугацаанд бие нь эрс муудаад ядчихт эрүүл мэндийн даатгал байхгүй. Ингээд Мэрил бүхэл чадлаараа Жонд тусалдаг байсан. Ажлаа хийхээч болоод дандаа Жоны хажууд байдаг байсан. Чин хөрөнгө санхүү юу гэдэг юм бүх зүйл дээр нь ингээд тусалж байгаа гэсэн үг байхгүй.
Тэгэд ажиллаж хийхэ болно гэдэг чи өөрийгөө бүр ингээд юунд оруулж юм л та. Би чадах бүхнээ хийж байсан ч юу ч хийж чадахгүй байсан гэж дуурсдаг. Юу хийхээ мэдэхгүй байлаа. Би ямар ч хүчгүй гэдгээ тэнд мэдэрсэн гэж хэлдэг. Энд дээр бас нэг сонир түүх гэдэг нь Джон өмнө гэр бүлтэй байсан юм байна л та. Тэр нэг гэрэлтэй бүрэн цуцлуулаагүй байхдаа Мэрилтэй ингээд нэг гэрт орсон байна. Тэгвэл энэ хоёр сонин Джонны гэрт амьдраад исэн юм байна. За. Энэ чинь хуулийн дагуу болохоор Джон хууч их нэртэйгээ салж ижил энэ байшин одоо яг Джонны мэдэл дээр нь шүү дээ. Тэгвэл их нэртэй болохоор тал нь нөгөө их нэр их ингээл байгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь Джон нас барсны дараа мэдээж тэр байр нь их нэр их нэртэй шилжээд тэр Мэрил одоо орон гэргүй болох юм эрсдэлд орж байгаа юм бэл. Хайртай залуу ачаал та. Тэгээ бас орон гэргүүч болох юм байдалд орчихно. Тэгсэн чинь яг энэ байдлыг мэдсэн түүний дүүн Мэрилийг нэг найзандаа төр байлгахаар болсон гинэ. Нөгөө найз нь хэсэг хугацаанд гадагшаа явцсан юм байна л та. Тэгээд гэр нийцгүй байгаа чи тэнд нэг хэсэг амьдраач гэх. Тэгсэн чинь нөгөө найз нь эренгүүтээ Мэрилтэй танилцаад анхны харцаар дурлалчих гинэ. Ингээд Мэрилийг алдахыг хүсээгүй. Чи манайхаас битгий яваа. Би чам ингээд түрээсгүй байлгана. Манад амьдр гэж хэлээд энэ хоёр нэг хэсэг цуг амьдарч байсан юм шиг. Тэгэхдээ ингээд шүн болгон хоорондоо ярилцдаг. Янз бүрийн Мэрил нөгөө нэг сэтгэлийн шарахтай байгаа шүү дээ. Тэрийг ярилцдаг. Тэгээд тэр зовлонгийн ингээд хуваалцдаг. Ингээд ийм харилцаатай байсан юм. Ингээд төд бодлого тэр хоёр болцож эхэлсэн юм. Тэгэд баг тэр жилдээ гэрлэх санал тавиад тэгэд Мэрилэндээ төвшөрдөг байхгүй. Ингээд анхны буюу цорын гад нөхөртөөгөө ингэж гэрэлж байгаа. Гэхдээ нөхөр нь мэдчихсэн. Мэрилийн сэтгэл дотор шанал нь байгаа. Нөгөө тэр Джонд бол хайртай хിവэрэ байгаа гэдгийг мэдчихсэн. Гэхдээ л өөрөө маш хайртай учраас Мэрил гэрэл санал тавиад нөгөөдгөө зөвшөөрсөн. Магадгүй би чам тусалнаа ч юм уу те юу гэдэг чинь би энэ шаналлыг чинь мэдж байгаа. Би чамайг шахаж шаардахгүй ч гэдэг юм уу. Яг нэг жинхэнэ хайртай хүн чинь хайртай хүн гэдэл бүгдийг л хийдэг шүү дээ те. Энэ хүний нэрийг Don Gummer гэдэг нэртэй. Хэдийн нөхөртөө болсон ч гэсэн Мэрилийн сэтгэлд анхны хайр нь хадаатай хിവэрэл байсан баг. Ингээд Мэрил энэ нөхрөө нууцсан байхгүй. Хинч мэдэхгүй байсан. Тэгсэн чинь Мэрил хүүхэд гаргаж жирэмсэн болоод хүүхэд гаргачдаг байхгүй. Хүмүүс энэ хэний хүүхэд юм бэ? Джонny хүүхэд юм уу гэдээ бас ингээд шууган болж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ Don Gummer гэдэг хүнийг хэлээгүй л байж байгаа. Тэгээд юу энэ хэний хүүхдийг гаргаж байгаа бас нэлээд тийм нууцлаг юм бас энэ хэсэг явж исэн юм билээ. Хэдий одоо ингээд дараа нь ингээд Дондо мэдээж хайртай болж байгаа юм л та энэ чинь. 78 оноос хойш билүү дээ. Саяны 23 оны хүртэл хамтдаа байсан байхгүй. 23 онд харин энэ хоёр тийш болчихдгийг. Тийм үү? Айгуу сонирхолтой. Оо, би өстө хамгийн гоё нам жим гэр бүлээ айгуу гоё зэгцтэй авч явдаг жишээ гэж боддог байсан шүү, тийм үү? Харин тэ сүүл яасан бас нэг юм болоогүй л ахал та. Нөхрийг ингэж хэлдэг гинэ. Тэр бол Диважингаас ирсэн. Миний амьдралд ирсэн хамгийн том бэлэг гэж хэлдэг. За энэ хоёр маань одоо нийт 4 хүүхэдтэй болсон. За Мэрил ингээд хувийн амьдралаа бүгдийг маш сайн нууж чаддаг гэж хэлсэн. Тэгээ нөхрөө ч гэсэн маш сайн нууж ирсэн байна тийм. За ингээд энэ залуу энэ нөхөр нь түүнийг одоо сэтгэлийн шаналлаас нь гаргахад маш их тусуулж ирсэн болохоор түүнийг бурхны бэлэг гэж боддог байсан байна. За нөгөө нэг Deer Hunter гэдэг кино нээлттэй хийгээд маш их амжилтыг дагуулж байгаа. Шүүмжлэгч нар ч гэсэн маш сайн магтаж өгсөн. Манай хүнийг ч гэсэн. Энэ дүрээрээ Мэрил маань анх удаа Оскар болон алтан бөмбөрцөгт нэр дэвшиж чадчих. Ингээд тэгсэн чинь нэг шүүмжлэгч хүнийг бүр Мэрил Стрип бол бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчин гэж анх удаа хэлж байгаа. За л ивент тэтгэжээ танилцуул. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлийн шуманд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлийн шуманд бидэнд ийм загварын хувьд 3 төрлийн өөр fresh cream cake-ийг танилцуулаад байгаа. Тэгэхээр өдөр болгон Түлийн шүүдээр шинээр гарч байгаа болохоор манайхан сонирхорой. Одоо бас баярын ширээгээ за төрсөн өдөр бүх үед ийм гоё сүн кремтэй бялуу хэрэглэхийг хүсвэл та нар маань зориод очоорой. За fresh cream cake гэж одоо яг юу хэлээд байгаа вэ гэхээр бид нар нөгөө цэвэр сүн крем, хиймэл амт оруулагч агуулаагүй зөөлөн чиглэг кекстэй. За тэгээ шинэхэн жимсээр чимсэн өдөр бүр шинээрээ гарч байгаа fresh cream cake Түлийн шуманд бидэнд зориулаад орцны харилцааны хувьд маш гоёор хийж байгаа шүү. Тэгэхээр та нар маань яг хадгалалтын хувьд бол ийм fresh cream cake жоохон урсчих гад байдаг болохоор cooler bag ч юм уу хэрэглээрээ. За 24 цаг тэгж одоо хүүтэн яг тийм нөгөө
тохирсон орчинд нь биш хадгалах юм бол ёстой царай муутай болдог шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. 5 градусаас дээшгүй юмд 24 цаг хадгалах боломжтой юм шүү манайхаа. За тэгээд түлээжүүдээр одоо хэлж байгаа бүтээгдэхүүнээс гадна өдөр бүр шинээр гардаг маш гоё бүтээгдэхүүнүүд байдаг. Орчны хувьд, амт чанарын хувьд маш гоё байдаг учраас зориодчорой түлээжүүдээ маш их баярлалаа шүү. За баярлалаа. За бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигч ингээд дууд болсон. Гэхдээ манай хүн их баярлж чадаагүй. Яг тэгэхээр Жоноос сэтгэл санаагаар их унаад хямралд ороод исэн юм байна. За тэгэд энэ одоо хямралаа яаж туулах уу гэж бодоод ер нь ажилч бич давж туулах юм байна гэж бодсон баг. Ингээд маш их кино тоглож эхэлсэн. Жилийн дараа буюу 1979 он гэхэд 30 настай ба. Энэ жилд биш тэгээд 4 төсөлд оролцсон баг. Нэг жүжигчин нэг жилд 4 кино тоглоно гэдэг бол маш хүнд. За энэ кинонуудын нэг нь Kramer versus Kramer гэдэг нэртэй. За энэ кино 5 Оскар авч чадсан үнэхээр мундаг тийм драм төрлийн кино байна. Зохиол нь бас гоё. Эмэгтэй хүний дотоод зөрчлийг харуулсан. За гэр бүлийн харилцааг харуулсан юм мундаг кино байна. Гол дүрийн эмэгтэй болох Жованагийн дүрд тухайн үедээ л алдартай гэжсэн бүсгчүүдийг бүгдийг харж ирсэн юм байна. За Мерлийн хувьд бараг л шалгарах боломжгүй гэдэж байсан байна. Гэтэл Мерлийг сонгож байгаа. Ингээд нэг өдөр гол дүрийн жүжигчин эрэгтэй эмэгтэй жүжигчид болоод найруулагч продюсерууд нэг зочд буудлын өрөөнд уулзсан юм байна. Тэнд хамтран тоглогч Дастин Хоффман, найруулагч Роберт Бентон гэдэг хоёр хүн байж байгаа. Бас нэг продюсер ингээд дөрүүлээ. Зохиолоо уншихад өөрийнх нь тоглох дүр нэгжсэн гин. Өөрт нь гүнж, мангас, хөгийн амтны нийлбэр санагдсан гин. Ингээд Дастин Хоффман зохиол уншсныхан дараа за зохиол ямар байна гэсэн чинь энийг бичсэн хүмүүс чинь энэ дүрээ ойлгоогүй юм биш үү гэж хэлсэн ба. Энэ зохиол дээр бол гэр бүлээ хайж байгааг нь за бүр нэггүй тайлбарлаад өгчөж. Яагаад хайж байгааг нь тайлбарлаад өгсөн байна. Яагаад буцаж ирээд хүүхдээ авах гэдэг нь бас мөн илэрхий байна. Гэтэ чи яг тэр тухайн хүний дотоод зөрчлийн ч юм уу тэр мэрийг маш сайн нарийн гаргаж чадаагүй шүү дээ. Тэгээ энэ эмэгтэйг эсрэг талын дүр болгоцсон байна. Энэ эмэгтэй чи эсрэг талын дүр биш шүү дээ гэж хэлсэн баг. Энд чинь тухайн эмэгтэй үргэлжил хэн нэгний хайр халамжинд байж гэртээ аав ээжээр халамжлуулдаг байж ингээд нөхөрт гараад нөхрөөрөө халамжлуулдаг байж энэ хүн чи ерөөсөө өөрийгөө ганцаараа байгааг мэдэрч үзээгүй хүн байна. Энд чи ганцаараа байхдаа өөрийгөө юу хийж чадхаа ингэж мэдмээр байгаа ийм хүний дүр биш үү? Энийг та нар эсрэг талын дүр болгоод тавьсан байна гэж төшөмжилсэн байгаа юм. Ингээд хэлсэн чинь нөгөө уран шокнд орсон. Юу болж байна? Ямар хэцүү уулзалт болоод байна. Энд чинь эмхтэн хүмүүстээ энэ дүрээ бүр ингэж ямар мэдэрч чаддсан юм уу гэдээ бүр гайхсан баг. Шууд дөрөв өмөрч шүү дээ. Тийм. Тэгэд эсрэг талын дүр болгоцсонд дургуун нүрээд байгаа. Meryl Streep ч юм уу феминист хүн шүү дээ. Тэгэхэд за та нар намайг тоглоулмаар байгаа бол зохиолоо өөрчил гэж хэлсэн. Тэгэд нөгөө хэд ч гэсэн зохиолоо өөрчилсөн баг. Гэхдээ түүний талд Dustin Hoffman найруулагч хоёр байсан юм бэл. Dustin Hoffman өөрөө бас яагаад өмөрөөдсөн гэхээр хэдэн сарын өмнө хайртай залуугаа алдсан гэдгийг мэдчихсэн юм байна. Тэгээ сэтгэлийн их шаналтай байгаа гэдгийг мэдчихсэн гэнэ. Энийг ойлгоод байсан юм байна. Яагаад тэгэхээр Dustin саяхан нөгөө хайртай бүсгүйгээс алдсан, эхнэрээсээ салаад бас сэтгэлийн шарахтай байсан гинэ. Тэгээд нэг одоо муухач юм уу нэг юм хэлмээр байгаа. Dustin штэ тэ цаана нэг жүжиглэлтийн арга барил бодоод ич. Сэтгэлийн шарахтай байгаа. Одоо тийм уу гашуутай байгаа хүн дүрээ маш сайн гаргадаг. Тэгээ Мерлиг нөгөө нэг тийм шарахтай байгаа гэдгийг мэдчихэж байгаа учраас дүрээ энэ бүсгүй маш сайн гаргана гэж бодоод исэн гэнэ. Тэгэд энийг бас найруулагчд хэлсэн байгаа. Энэ үнэхээр сайн гаргаж чаднаа. Энэ бүсгүйг л тоглоулъя гэдэг. Тэгээ тэрийг бас найруулагч ч гэсэн одоо зөвшөөрсөн. Надаа нэг жоо ядцсан арга юм шиг санагдчих. Яг хоо ийм метод арга байдаг л та. Болно л доо. Тэгээ та жүжигчин хүний хувьд энэ дээр юу гэж хэлмээр вэ? Яг хоо таньдаг би ч амар кино тоглодог ш таньдаг хүмүүс бол яг тийм сэтгэлийн шарахтай үедээ яг тийм саналууд найруулагчаас ирдэг юм билээ нэрээ. Тэ энэний ойр дотны тэр өнгөрцөн тэгснэ кино зохиол нь яг адилхан тийм зохиол. За зарим хүмүүс бол завчлаараа би ийм дүр тоглож чадахгүй гэж шууд эсрэг үүсдэг юм байлээ. Тэгтээ яг хоо шаардлага гараа тоглох үе гарна. Одоо Гамлет төр жишээлбэл бол тэрт нах Сумьягийн сугар гэж мундаг найруулагч байсан. Аавыгаа өнгөрсний дараа Гамлет дахиад тоглогдсон байхгүй. Тэгээ Гамлет дээр чи яг аав нь өнгөрөөд аав нь ингээд хий үзэгдэл болоод ярддаг хэсэг гардаг. Би яг
багшаагаа өнгөрөхөөс өмнө хүүгийнхэн тоглож байгаа гамлтыг үзчихсэн. Багшааг өнгөрсний дараа хүүгийнхэн тоглож байгаа гамлтыг үзчихсэн. Тэс онтой байсан. Найруулагч тэгж бодох нь ч зүв. Яагаад гэвэл шууд нөгөө нэг бүх юмараа ингээд амьдарч байгаа нь бол харагдчихсэн. Яг л нэрээ автаа ирж байгаа юм шиг. За нэг буруутах харахгүй юм тий. Тийм ээ. За ингээд найруулагч нөгөө эрэгтэй гол дүр хоёр манай хүнийг дэмжиж байгаа. Тэгсэн чинь студийн зарим продюсерүүд Мэрилийг хангалттай үзэсгэлэнтэй биш. Кинонд дүр бүтээж болох ч кинод болж чадхааргүй юм жүжигчин байна гэж үзээд манай хүнийг хасгаад исэн юм байна. За харин нөгөө Хоффман Бентон гэдэг хоёр хүн биш үү? Манай найруулагч жүжигч хоёр. Энэ хоёр одоо Мэрилийг дэмжсээр байгаад манай хүний гол дүрдэн тоглуулж байгаа. За Мэрил дүрдээ бэлдээд олон тооны сэтгүүл сонин маш ихээр уншдаг байсан гэнэ. Яа тэгэхээр өөрөө хүүхдгүй учраас хүүхдтэй хүмүүс ямар байдгийг болоо гэд тэрийг судлаад байгаа нэг юу н арга юм байна л да. Тухайд нэг ямар интернет энтер байсан биш олдж байгаа юм л тийм сонин сэтгүүл байсан юм. Тэгээд биш үү те. Хэрвээ би 7 настай хүүхдтэй хар багасаа л ямар нэг хүний халамж хайранд умбаж өссөн эмэгтэй байсан бол яах байсан бэ гэж бодож эхэлсэн. Ингээд юу н бараг л шинээр амьдарч эхэлсэн. Дотроо төсөөлөөд тэр цоошин эмэгтэйгээ дотроо бий болгож исэн юм байна. Зураг авалтын үеэр сэтгэл хөдлөлттэй байгаа хоёр жүжигчинд янз бүрийн асуудлууд тулгарч исэн гэнэ. Нэг зураг авалтын үеэр яг нөгөө Жона бүх зүйлээ аваад багалж аваад яг гарах гэжсэн чинь Дастин Хоффман жүжигчин хэрэнгүүтээ шууд бүр жинхнээс алгадаад авсан. Бүр уур бухимдалтайгаар. Зураг авалтын багийнхан бүр гайхаж. Бүр алганы хийн ингэж харагдтал нь алгацсан гэж байгаа. Нүүрэн дээр нь хор гартал гэсэн үг. Тийм. Тэр ингээд тэр зарим киноны хэсэг тэр гардын гэсэн. Тэгэд ингэж алгадуулсан үргэлжлүүлээд ажиллах юм уу? Хэдий зураг авалт явж байгаа чинь ийм хүчтэй алгадчихж байгаа юм чи тийм. Тэгсэн чинь Мэрил харин мэрэгжлийн байгаад тэр зураг дуусгах чадсан юм байна. Тэгэд ер нь Дастин Хоффман их өдөөд байсан. Айгу тийм жоохон муухай юм ярих гэж байгаа байлаа. Бас нэг хэсэг дээр ингээд ундахтай дарсаа хан руу ингээд саваад ингээд хагалдаг байхгүй. Тэр нь Мэрил мдэггүй байсан. Тэгэд гинт цочоод гэхдээ цочмон гэсэн яг дүрдээ ороод ингээд үргэлжлүүлж байгаа байхгүй. Тэг хэрвээ чи дараа нь ингэж байгаа бол надад өмнөд урдчлаад хэлчихээрээ. Би тэгэхээр нөгөө ишөө илүү гоё ингээд хариу тоглолт үзүүлэх юм билүү гэдээ бас нэг ингэсэн юм байна. Тэгээд бас дахиад нэг адайгүй муухай юм ярина. Дастин Хоффман шүү дээ. Яг хажуугаар өнгөрч явахдаа Казал гэдээсэн. Тэр нь өгсөг. Джон Казал гэдэг хайртай залуу нь шүү дээ. Яагаад байгаа юм бэ? Ямар тэнийг юм? Харин тийм бааз. Жүжигчнийхаа мэрэгчлийг ойлгоогүй юм биш үү? Тэгээд яг хуу сүулт хэлсэн л байдаг л та. Би арай л хэтрүүлж ирсэн байлээ. Дастин Хоффман ч Мэрилийг бодох юм бол энэ үедээ бүр аль хэдийн Холливуудад од болцсон юм хүн байсан байхгүй. Оскар интернет твшээд үзсэн. Мундаг гар байсан байхгүй юу? Тэгээд нэг өөрийгөө буруу зүйл хийсэн тухайн үедээ би өстой тэнэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн л байдаг л та. Гэхдээ энэ хоёр мэдээж дахиж эвлэрээгүй бах. Тэгэхээр нэг ч кино тоглоогүй. Яг зарим их сурвалж дээр их сонир харьцаатай гэхдээ харилцдаг энэ төр хэлж бичсэн л байлаа л те. За энэ кинон тухайн цаг үедээ маш их шууган тарьсан. Эцэг ихэн хайр халамж, үүрэг хариуцлага, за хүний эрхийн талаар шинэ ойлголтуудыг төрүүлж чадсан баг. Эмэгтэй хүн ямар байх ёстой юм? Эмэгтэй хүний тэр дотоод сэтгэл зүй, эрэгтэй хүний дотоод сэтгэл зүй, хүүтэйгээ үлдсэн аав гэх мэтчлэн янз бүрийн нийгмийн асуудлуудыг гаргаж тавьсан маш мундаг кино байхгүй юу? За 8 сая доллараар бүтээд 106 сая долларын ашиг болсон. За 5 Оскар хүртсэн. Эдний нэг нь шилдэг эмэгтэй туслах төр. Буюу манай Meryl Streep маань хоёр дахь удаа нэр дэвшээд анхны шагналаа инхүү авч байгаа. Энэ шагнал түүний хувьд маш үнцэнтэй байсан. Шагналаа авчаад зүрх нь маш хүчтэй цохилоодсан. Сэтгүүлчдийн асуултыг ч сонсч чадахгүй байсан. Маш хүнд дүр байсан шүү дээ. За дээрээс нь зураг авалтын үеэр болсон зүйлсүүд. За мөн хайртай залууга үдэж явуулж чадахгүй байгаа тэр сэтгэл хөдлөл. За энэ бүгдийг давж гараад тэрнийхэн шагнал нь Оскар болж ирсэн учраас маш их сэтгэл хөдлөлтэй байсан баг. Ингээд сэтгүүлчд юм асууад байдаг. Тэднээс нуугдаад ариун цэврийн өр орсон юм байна. Тэгэхээр жоохон тайвшраад буцаад гарахтаа тэндээ Оскарын баримлаа мартсан гэдэг. Хаста ухаан санаа шал өрөн тэ бүр ингээд хитрхийх тогтлсон байна. Тэ авсан биз дээ. Авсан. Буцаж ороод авсан байлгүй дээ. За 2 жилийн дараа дараагийн кинонд тоглоод дахиад Оскарт нэр дэвшиж байгаа. 3 дахь удаага нэр дэвшиж байгаа. За тэр нь French Lieutenant's Woman гэдэг нэртэй кино. Энэ киноны онцлог нь манай хүн энэ кинон дээр Британи гаралтай бүсгүйн дүрэг бүтээж байгаа.
Өмнө Америк бүсгүүчүүдийг л дүр бүтээгээд байсан бол энэ удаа гарал ухсаа өөр. За энүүгээрээ Оскар нэр дэвшсэн гэдэг чинь манай хүн бас л одоо маш мундаг байсан гэсэн үг байна. Харин өөрөө энэ киноныхаа тоглолтын сэтгэл хангалуун биш байдаг гинэ. Би энэ дүрээ дотроо авчирч чадаагүй гэж боддог. Би дотроо яг өөрийгөө Британи хүн гэдэгт итгэлгүй байсан. Заримдаа Америк хүмүүс гарч ирчээд байсан учраас би Оскар авч чадаагүй маа гэж хэлдэг юм байна. За гэхдээ санаа зовлтгүй. Хойлоо 1 жилийн дараах руу тун утахгүй байлээ. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар Innovation компани дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр за 18-аас доош насны хүүхдүүд нэвтрүүлгийг хамт ээж автайгаа ч юм ахагч тэгээ сонсож байгаа л төр холдуулж байгаарай. За учир юу вэ гэвэл Innovation-ы одоо Vidya санд байрлах насан туршидчдын кино контентууд IPTV доторх нууц зөрөө гэсэн аппликейшн руу шилжиж байгаамаа. За ингэснээр одоо та бага насны хүүхдүүдэд нэмэх 18 цэс ил харагдаад байх. За тэрийг одоо нууцлж өгч байгаа. Нууцлалтаа болгож заавал нэвтрэгчнэр тусгай нууц үг кодын тусламжтай үзэх боломжтой болж байна. За энэхүү шинжилэлт нь танай гэр бүлийн гишүүн бүр өөр тохирсон контентуудыг үзэхээс гадна нууц зөрөө аппаас контент түрээслэхэд төлбөрийн задаргаанд харагдахгүй гэдэг ийм даваа талтай юм шүү. Тэгэхээр тэрэнд их баяртай байгаа. Маш хэрэгтэй юм байхгүй одоо тэгэл хүүхдүүд л энийг чи шалгадгийн нэрээ. Тэгээ би одоо ямар ийм том хүүхдтэй биш мэдэхгүй ер нь сураг сонсох нэ тэгдэг юм бэлээ. Тэгээд ээж аваад манаас тэг хүүшээ төлбөр ямар их гарч юу үздсэн ингээл төлбөрийн задаргаа харж ирсэн чинь өөрсдийнх нь үдсэн юм гараад ирэнгутлаас ичих улайх тийм ээ тийм үе тохиолддог болоод тийм асуудал болсон Innovation компани хэрэглэгчтэй хурц үйлчлэлтийн жишээ энэ юм аа. За ингээд манайхаа Innovation-д баярлцгаая. За баярлалаа. За сая ингээд Оскар шагнал дээр нэр дэвших гэдгээр үлдсэн бол харин дараа жил нь хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин гэдэг шагналаа анх удаа гаргаж авах болно. Өмнөх нь бол туслах дүр байсан шүү дээ. Тийм шүү дээ, тийм. Харин одоо анхныхаа шилдэг гол дүрийг авах гэж. Энэ киноны нэрийг Sophie's Choice гэдэг нэртэй. Полш эмэгтэйд тоглодог. За энэ кино бол манай хүнийг нэр үндийг тэнгэр тулгаж байгаа. Түүнээс мундаг жүжигчин хинэвд лав байхгүй. Тэрээр одоо яах аргагүй Холливуудын хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин болж байгаа. 33 настай бүсгүй Оскарт 4 удаа нэр дэвшээд 2-ын шагнал авсан ийм үе. За үгэрч дуусаагүй. Дараа жил нь дахиад нэр дэвшсэн. Ер нь түүний одоо яг энэ үед тоглолцсон кинонуудыг харуул тэг commercial ашигын төлөө гэхээсээ илүү хүчтэй чухал тийм series дөрүүдийг бүтээдэг. Тийм гоё бүтээл. Тийм яг үнэтэй. За Silk Road гэдэг кинонд бас ингээд бодит байдлаас сэтгүүлсэн кино байхгүй. Энд дээр хүний эрхийн тэмцэгчийн ийм дүрийг бүтээдэг. Энэ киноны гол дүр бол хүн болгон ийм байх ёстой гэдэг дүр байлаа. Шудраг бус за байгалийн эсрэг хүний эсрэг та үйлдэл хийж байгаа хүн бүхэнтэй одоо хүмүүс ингэж тэмцэж явах ёстой гэдэг ийм дүр байсан гэж хэлдэг. Харин дараагийн дүр нь их секси тачаанга дүр байсан гэнэ. Өмнө ийм кино тоглож байгаагүй шүү дээ тийм. Ийм одоо секси дүр гаргаж байгаагүй. Харин Мэрил одоо бүгд нь л тоглож үзмээр санагдсан бол л та. Гэхдээ кинон дээр ч нэг тийм сүртэй гардгуул юм байл л дээ. Манай хүн шалгаруултанд ороод ирсэн чинь одоо найруулагч чинь чи хангалттай тачаангуй биш байх гэд сонгоогүй ингэнэ. Тэгэхээр Мэрил дэлгүүр ороод аль болох өөрийгөө одоо тачаангуй болгож хувцаслаад тэгээ буцаж ороод дүрээ авчиж байгаа. Эрдэл хүснэ хийж байгаа юм тест. За Out of Africa гэдэг нэртэй юм кино байгаа. Зураг авалтын үеэр маш аимшигтай юмнууд болсон гэнэ. Зураг авалтанд жинхэнэ арслан гарах хэвээр. Гэтэл яг зураг аваад явчихсан чинь нөгөө арслангаа уяхаа мартчих гэнэ. Тэг Meryl Streep ингээд тоглолтоо харуулж байгаа нөгөө арслан руу харсан чинь уяа байдгүй өөдөөс нь ингээд сув арслан ингээд алхаад ирж байгаа байхгүй. Тэг яг кинон дээр ашигласан дүрс нь яг чихнээс айж байгаа тэр дүрсийг ашигласан юм байна. Ямар сони юм бэ? Одоо саяхан амтны нэвтрүүлгээр одоо маш айхтар арслангийн алуурчны тухай уншсан болохоор айж штий юу амар юм болж болох байсан биш. Тий. Киноны зураг авалтыг Африкийн онгон зэрлэг байгальд зураг авч байгаа. Ингээд асуудлууд маш гарсан гэнэ. Мэрлийн ээж аав нь одоо яагаад чинь алдарт гарснаас нь хойш жоохон юу яцсан юм шиг л. Зайгаа барьсан юм уу яасан. Хүүхдийг харж өгөхгүй гэсэн гинэ. Тэгсэн чинь хүүхдээ аваад очсон чинь Африкт ч маш хүнд өвчин тусцсан. Зарим нь бүр доох авцсан байж магадгүй гэжсэн. Тэгтээ азар доох биш байсан байна. Тэгээ итгэсэн байна те. За кино багийн зарим гишүүд нь малярия өвчин тусаад за ус ундгүй болоод зургийн талбайгаа өөрчлөө.
За мөн шөнийн зураг авалтын үеэр энд тентгүй хараат нут гэтэл бүр янз бүрийн болж исэн. Ястай хүнд нөхцөлд байсан байна. Тэгсэн чинь нэг удаа яг жүжиглээд байжсэн чинь хувцсан дотор нэг ингээгүү гэдээсэн. Тэг хадцчлаа гэж бодоод нөгөөдг нь өвдгöd тэгсэн ч гэсэн мэрэгжлийн байгаад нэг зураг авалтаа дуусгаж байгаа байхгүй. Зогс стоп гэж хэлэнгүүт шууд орилоод нөгөө нэг юмаа зогцсон чинь ийм алгын чинээ том хэмжээтэй шавж гараад ирсэн гэнэ. Шавчиг юм. Тэгээд харсан чи өөр нь хазаагүй байсан гэнэ. Тэгээд гимгүү амтаа алчлаа гэдэг өөр юм бас их харуулсан гэнэ. Бас ядж хахад. За ийм хэцүү зураг авалт болсон кино маань үр дүнгээ өгсөн. Маш олон шагналны дэвшээд олныг авч чадсан байгаа. За Meryl яаж зүгээр ах вэ? Дахин нэг удаа шилдэг эмэгтэй жүжигч нэр дэвшиж чадчих. Энэ удаагийнх түүний 6 дахь удаагийнх нь. Хоёлаа чи ярьдаг ш таяа. Дэвшин гэдэг бол гээл те. Тийм. Тэгээ нэг 2 3 дэвшсэн хүнийг ийм ундаг жүжигч ингэж ярьдаг ш. Тэгс чинь Meryl Streep яагаад ч юм те. Зүгээр Оскар дэвшин гэдэг зүгээр энэ хүн хоолоо идсэн гэдэг гэж байгаа юм шиг л байгаа шүү дээ. За энэ киноны найруулагч маань Meryl-ийн тухай ярихдаа түүний бусдаас онцгойрдог зүйл нь бусад хүмүүсийн ойлгоогүй зүйлсийг ойлгоцсон байдаг. Тэр их ажигч тэр хүмүүсийг байгалыг ойлгодог гэж хэлсэн байл. Энэ түүний тоглолтод маш чухал нөлөөтэй гэж найруулагч хэлсэн юм байна. За 86-нд Оскар нэр дэвшсэн шүү дээ манай хүн чинь. За дараа нь 88, 89, 91 гэдээ бараг жил болгон дэвшиж байгаа юм. Ингээ 9 10 болчихоо тий. Meryl-тэй хамтарч ажилладаг хүн болгон түүнийг хамгийн шилтгэн гэдэг. За тэр камерын урдч, ардч хамгийн шилтгэн байж чаддаг. Тэр зургийн талбай дээр ирэхэд л түүний авьяас сүр хүч мэдрэгдэх болно. Түүний нууц нь хүнийг маш сайн таньж мэддэгт байдаг болов. Тэгээд тэр хүний дүрийг дотроо бий болгоод дүрдээ орох биш. Ерөөсөө л өөрөө тэр дүр болж хувирдаг баха гэж Зүрээрээ амьдэрчдэг юм байна. Тий. Гоё юм бэ. Миний хувьд Meryl Streep-ийг Bridges of Madison County гэдэг нэртэй county ах. Тим киноноос анхаарч ирсэн байхгүй бүр жоохон бахтай. Ер нь зарим нэг хэсэг нь жоохон эвгүүлтэй том хүний юмд гарч мардаг. Тэрэн дээр Clint Eastwood-тай хамт тоглолдог. Найруулагчаар нь бас Clint Eastwood ажилладаг байхгүй. Энэ киног би бага бахтай үзээд дахиж үзээгүй байсан. Тэгээ сая тайлбар уншижсэн чи айгүй гоё тийм кино байсан юм байна. Яг тэгэхээр нэг хоёр хүн хоорондоо дөнгөж танилцаад тэгэд энэ хоёрын танилцсанаас хойш 4 хоногийн л хугацааны үйл явдал гардаг байхгүй. Энэ хоорондоо сэтгэл хангалуун биш байсан хүмүүс, амьдралдаа сэтгэл хангалуун биш байсан хүмүүс бүр ингээд маш их аз жаргалтай болоод бүр ингээд насны хайртайгаа ингэж уулзраад тэгээд 4 хоногийн дараа салж байгаа ийм үйл явдлыг харуулдаг байхгүй. Хоёулаа ингээд тус тустай амьдралтай хүмүүс. Зүгээр л өөр танихгүй хүнтэй 4 хоног л хамт байсан юм уу тийм. Харин харсан киногод ах юм. 4 хоног хүний амьдралыг хэрхэн өөрчилж болох вэ? Хүнийг яаж аз жаргалтай болгож болох вэ гэдгийг энэ киноноос харж байгаа. Одоо нэг үзмэр юм байна тий. Тий. За хоёлаа бас ингэдэг. Ер нь хүмүүс жүжигчийн ярьж байхдаа хамгийн шилдэг гэсэн кинонуудыг ярьдаг. Тэгсэн чинь хамгийн шилдэг чиглэлд гаргасан кинонуудыг ярьдаг тий. Одоо боломжгүй байна уу? Харин боломжгүй. Энэ хүний хамгийн шилдэг жүжиглэлд гаргасан киног ярих юм бол бүх киног нь ярьчих гээд байгаа байхгүй. Тийм учраас жоохон үсрээд 2006 л очив. За. За 2006 онд харин бидний сайн мэдих The Devil Wears Prada гэдэг кинонд тоглож байгаа. За шин 1000 гарчаад байгаа тийм үү? 2000 он гарцсан. Гэтэл Meryl гол дөрүүдийг тултлан гаргасан хэвээрээ байгаа. 1970-аад он, 80-аад он, 90-аад он, 2000 он гэд 40 жилийн зайтай гэхэд л манай мөнгөд хэвээрээ л байгаа даа байхгүй. За энэ кино бол эмэгтэйчүүд залуу охтуудад өөрийгөө танилцуулсан юм кино байгаа. Шинээр танилцуулж байгаа. Залуу охтууд бол түүнийг сайн мэдэхгүй шүү дээ. За би ийм нэг мундаг жүжигчин байгаамаа. Тэгээ дээрэс нь би бол домбог юмаа гэдгийг залуу охтуудад харуулж байгаа. Дахиад энэ киногоор Оскар нэр дэвшин 14 дахь удаагийнх нь. Энэ киноны Миранда гэдэг дүр нь за зохиол дээр арай жоохон зөөлөн хүн байсан юм байна л да. Гэтэл Meryl сурсан зангаараа зохиолыг өөрчлөөд ийм байх боломжгүй. Энэ хүн чинь ийм байх ёстой маа гэд арай илүү тийм хатуу хүйтэн хүндий тийм хүнийг бүтээчихэж байгаа. Тэгэд энэ киноноос хойш энэ Meryl Streep чи угаасаа амьдрал дээр юм ухаан аштай хүн юм биш үү гэдэг ийм яриа бас гарч байгаа. Хүмүүсийг ингэтлэн тоглосон байгаа байхгүй. Гэтэл амьдрал дээр манай хүн чинь их сайхан аштай инээ чанаж явж идэг ийм хүн юм байна л да. Тэгэд нэг залуу хүмүүстэй хам тоглож байгаа шүү дээ. Тэд нар дээр очиод инээ чанах гэхээр итгэхгүй цааргалаад байсан гинэ. Яа тэгэхээр
дараа нь дүрээ гаргаж чадах болчихлоо гэдэг. Бас Тэгэд болцсон юм байна. Өөрөөс нь айхаа болоод нөгөө хэд чинь тоглолтын зөвлөрөө авчих бай тий. Тийм гэж бодсон юм байна. Нэр нэг гоё мэдээ хэлэхэд энэ киноны 20 дугаар ангуудгүй гарч байгаа юм байна шүү. Фэнүүд аягүй байдаг шүү дээ тий. Ямар гоё. Төрхийн хувьд ч гэсэн сэтгэн гоё. За дараа нь Mamma Mia, Julie and Julia, It's Complicated гэд бидний маш сайн мэддэг киноноор тоглосон. За Mamma Mia бол мюзикл кино. Энд дээр Meryl маш их дуулдаг. Чадамгаач дуулна. Гэтэл нөгөө нэг өмнө кинон дээр дуулж байгаагүй. Бүр жоохон бахтай дуучнаа бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Тэгэд нэг кинон дээр дуулж байгаагүй хүн болохоор продюсерууд бас эргэлзээдсэн гинэ. Meryl Streep-ийг найруулагч нь сонгоцсон чинь наа чи өмнө дуулж байгаагүй хүн кинон дээр дуулж чадах юм уу гэсэн чинь найруулагч маш зөв үг гэлдэг. Бид нар Meryl Streep-ийг ярьж энэ хүн бүгдийг чадна гэж хэлээд сонгосон ба. Манай хүн ч гэсэн маш амжилттай дуулсан. Тэгэд энэ киноны саундтрекээр хийсэн цомог CD гардаг байхгүй. Энэ нь үзэгчдийн дунд хамгийн одоо шилтгэн гэж тоологддог юм билээ. Нэг хэцүү зураг авалт байдаг. Байшинлаа явж байгаа дуу дуулна гэд. Чи тгийгээд дуулсан чинь нөгөөт маш өндөр байсан байшин байсан гинэ. Шатаарлаа явж байгаа хэл та би яг үнийг хэлэхэд энэ киног би үзээгүй л дээ. Тэгсэн чинь за би Spider-Man болчлаа гэж өөрийгөө нэргэж хэлж ирсэн юм. Тэгээд сайн бэлтгэл хийж байгаа давихгүй болж байгаа ядарх юм байна гэд бас жоохон бэлтгэл хийсэн шинжтэй байна. Энэ үедээ манай онцтой бас нэлээд насны явцсан байгаа шүү дээ. За ингээд энэний дараа харин 2011 онд The Iron Lady гэдэг кинонд тоглож байгаа. Төмөр хатагтай гэдэг. Энэ киногоор тэр өөрийнхөө 3 дахь Оскарыг хүртэж чаддаг. Их Британий ерхий сайд байсан Margaret Thatcher-ийн дүрийг тоглож байгаа. Дэлхийн бүх цаг үеийн хамгийн хүчрэх эмэгтэйчүүдийн нэгийг дүрийг бүтээсэн. За тэгсэн болоод ч тэр түүний тоглолтыг болон киног хүмүүс янз бүрээр хүлээж авч ирсэн гэнэ. Ялангуяа улс төрчид болон Thatcher-ийн фэнүүд энэ киног их шүүмжилж ирсэн юм байна. Сайн кино болсон болохоор л шүүмжилдэг гэж ойлаа дээр хэлсэн тийм. За ингээд мэдээж энэ дүрээ маш сайн гаргаад өөрийнхөө 3 дахь Оскарыг хүртэж байгаа. Үнэхээр амар юм. За энэ Iron Lady-гээс хойш манай хүмүүс харин чухал нухацтай дүр гэхээсээ илүү энидмийн кинонд их тоглож эхэлсэн юм байна. Яг тэр ядарч исэн баг л та. 40 жилийн өмнө чинь их тийм чухал нухацтай дүр тоглолоо шүү дээ. Жохон амраа гэсэн чинь сурсан занг сураар боож болохгүй. Дахиад нэг дөрүүдээ бүтээмээр санагдаад эхэлсэн. Харин хамгийн сүүлд 2018 онд нэрт найруулагч Стивен Спилбергийн найруулсан The Post гэдэг кинонд Том Хэнкстэй хамтарч тоглож байгаа. Одоохондоо энэ киноноос хойш Оскар нэр дэвшиж чаддаг байна. Гэхдээ энэ кинонд түүний 21 дахь Оскар нэр дэвшилт нь байсан. Харин тийм ээ. За Алтан бөмбөрцөг наадамд хоёулаа бүр алтан бөмбөрцөгийг ерөөсө дурдаагүй шүү. Тийм. 33 удаа нэр дэвшсэн. 8-ыг авсан. За ийм ч учраас бит хоёр да киноныхаа нэрийг нэвтрүүлгийнхаа нэрийг Оскар хамгийн их алдсан жүжигчин гэж нэрлсэн. Яг тэгэхээр дэлхийн баг хамгийн шилдэг жүжигчин байж магадгүй учраас бит хоёр зүгээр Оскар бол түүнийхээ гэж бодоод алдсан гэж нэрлсэн юм шүү. За баярлалаа цангалаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ. Ийм нөгөө нэг даравч талдаа боловч бол тань гэдэг шиг те нөгөө яагаад ч хинч эсэргүүцэж зогсох боломжгүй бүр хүн болгонд хүлийн зөвшөөрөгдсөн авьяас ямар гоё юм бэ те. Яа за баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ кино түүх нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээл сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй төлөө шүү. За мөн Innovation компанид дэмжиж ажиллалаа. Их хоттой баярлалаа. За баярлалаа цангалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд
ялах болтугай.